За ингээд самбингийнхаа торго юм уу, бүүс үү юм уу, хоргоо юм уу ингээд сайхан зүсээд бэлдэнэ. За дээлийн тав жишээл бэлддэгтэй л адилхан гэсэн үг. За оёод оёхдоо эдлийн машиныхаа одоо эдлийн алхмыг бол ойрхон аль болох ойр дээр тавиад оёчвол зүгээр. За тэгээд оёдлын одоо яг үзүүрийн эхлэх хэсгээ трапез хэлбэртэй эхэлчих юм бол дараа нь энийгээ эргүүлэх доторх одоо материалаа дотор нь гүйлгэхэд илүү төхөн байдаг гэсэн. За одоо ингээд эргүүлээд эхлээд торгоо юм уу пүүсөг одоо бэлдээд оёод тэгээд эргүүлээд бэлдэн. За ингээд хамбаа юм уу эсвэл одоо өөр материал хийдэг бол тэр материалаа өрөөнийх нь хэмжээг тохируулж хаачлаад ингээд бэлдээд тийм. За тэгээд үзүр дээр нь утсаа ингээд сайхан бөхөлж байгаад энийг одоо татаад оруулна. Тийм болохоор нэлийн бүдүүхэн голтой хийж байгаа учраас үзүр дээр нь ингээд ойж бөхөлж байгаа. За тэгээд татна. Татахтаа энэ үзүрээ одоо торгоо хумиж татгаш орох гэдэг учраас үзүүрийн баг гадагш нь эргүүлж хагаад ингээд баг багаар татаад явчихнаа. За тэгээд нэг үзүүр нь гараад ирэхээр энийгээ сайхан хөвшүүлээд за нэрмэг дээр явж байгаа оёдлуудыг яг нэг тийш нь нэг талд нь гаргана гэхгүй ингээд голоо ороосон маягтай болгочиход байдаг. Тэр оёдлоо засаад нэг талд нь гаргацсан дараа нь самбингаа зангидаад ингээд чангалах явцад энэ оёдл маань энэ тэндээ гарч ирээд байдаг учраас анханасаа гол хийхдээ л энэ оёдлоо нэг талдаа гаргана. За долоовор хуруу эрхийн хуруугаараас маа долоовор хуруугаа ороолоо эрхийн хуруугаа ороолоо. За нэг иймэрхүү байдалтай болсон байна. За одоо энийг ийш нь тавилаа. Энд дээр тавилаа. Одоо энийг дээш нь гаргаж ирнэ. За гаргаж ирлээ. Одоо энэ гаргаж ирснийхаа энэ үзүүрийг хуруунд дагуур орууллаа. За одоо энэ гогцоо руу хийн. Энэ гогцоо руу хийлээ. За ингээд арай богино материал байгаа учраас нааш нь цааш нь болгож аваад урт богиныг тааруулчлаа. За одоо ингээд нэг гүлзийхээ шиг одоо үсэж байгаа. За тэгэхээр бид нар одоо эндээс энийг доогуур нь оруулж ирээд ийшээ гаргаж ирээд эндээс голоос гаргаж ирнэ. За одоо жоохон дутах гээд байгаа учраас айл талаас нь жоохон татаад уртхан болгоод өгч. За одоо энэ голоос гаргаж ирнэ те. Энийг авлаа. Ингэж авлаа. Одоо энэ дээр самбингийн орой маань болохоор энэ дээр ингээ хэвэнтэй байна. Энэ дээрээ нэг утас юм уу эсвэл ингээд хавчаар хавчдаг ч юм уу ингээд тэмдэглэж болно. За одоо эндээс харуулъя. Энэ маань эргэж ирээд ингэж орж ирээд энэ хурууны нүгээр орж ирээд ийшээ ороод энэ голоос гараад ирнэ. За ингээд голоос гарч ирнэ. За тэгээд энийгээ татчихна. Ингээд татчихна. За нөгөө орой маань бол яг хэвэндээ байгаа. Ингээд хуруугаас алахгүй тий. За ингэчлээ. Эндээс орж ирээ ийш гарсан. Одоо энэ маань яах вэ гэхээр доогуур явлаа. Ингэж явлаа. Энэ оройны наагур гараад тэгээд саяны яг энэ гол дээрээс дахиад гараад ирнэ. За оройгоо барьж агаад доороос нь үзүүрийн түлхийд гаргачихна. Одоо энэ самбингийн доотлын хэсэг бол ингээд гарч ирж байна гэсэн үг. Одоо эндээсээ бол ингээд иймэрхүү хэлбэртэй ингээд харагдах нэ. За тэгэхээр нь хэдүүлээ ингээд татаад чангалаа хэлбэрт оруулаа. За одоо дээрээсээ яаж харагдаж байна? За дээрээс бол одоогийн байдлаар бол ингэж харагдаж байна. За иймэрхүү харагдаж байна. За одоо энэ дээр юу хийх вэ гэхээр энэ оёдлуудаа цааш нь эргүүлээд энэ дээр энэ ийл дандаа оёдлууд гарч ирсэн байна. Оёдл цааш нь эргүүлнэ. Энэ дээр самбингийн маань одоо оёдл бас дотроо хоёр тал нь хоёулаа ингээд дотгошоо нийлсэн байх ёстой гэсэн үг. За ингээд чангалсны дараа нэг ингэж харагдана. За одоо тэгээд дээдлийн энэ дөрвөн одоо занглаг энэ дөрөв гарч ирж байгаа энэ маань ижил тэнцүү байна. За доороос бас ингээд энэ дээр гарч ирж байгаа хэсгүүд маань ижил тэнцүү харагдаж байна уу гэдгийг ингээд харж хэрэгтэй. Энэ дээр байна, энэ байна те энд ингээд энэ хэд маань ингээд дээрээс нь харахад ямар харагдаж байна, ингээд хажуу талаасаа яаж харагдаж байна гэдгийг харах хэрэгтэй.
урдаасаа яаж харагдаж байна? Алийг нь татгаар байна, алийн чангалахаар байна гэдгийг харна. За ингээд сампин маань бэлэн болж байгаа гэсэн үг. За хэрвээ сампингаа одоо бүрэх гэж байгаа бол одоо дээдлийн оройг баг зэрэг татж жагаад хоёр талаас нь ингэж авчиж жагаад голд нь мэдгэдэггүйгээр ингээд уцаар тогтоогоод оройг ингээд баг зэрэг хавцсан маягтай болгоод аяа тогтооч. Тэрний дараа бүрж эхэлдэг. Тэгэх юм бол илүү одоо зэвэрхэн харагддаг. Тэгэхгүй одоо бүрэх тусмаа энэ маань томордог учраас одоо сампингийн маань орой бүр ийм хэлбэртэй болох гэдэг гэсэн үг. Тэгэхээр энийг дээш нь татна. Тэгж байгаа сайхан холбоод тогтоогоод гараар сайхан тогтоосны дараа бүрээд эхлэх юм бол зүгээр болно. Иймэрхүү хэлбэртэй болж байна. Долоовор эхний долоовор хуруу ороолоо. Дараа нь дээгүүр нь давлаа. Эрхээ уруугаа ороолоо. За ингээд байж байгаа. За тэгэнгүүт нь эрхээ урууныхаа одоо энэ гогцолцсныг энэ дээр тавилаа. Ингэж тавилаа. Одоо энэ долоовор хуруун дээр байгаагаа дээш нь татна. Татаад гаргаад ирнэ. За ингээд нэг юм болчихж шүү дээ. Тэгэхээр нь одоо энийг татаж гаргаж ирээд ийшээ оруулна. Энэ үзүүр маань дороос гарч ирлээ, ийшээ орлоо. За ийш нь орчин. За үзүүр нь хэрвээ балтрах гэдэг байл ингээд. За нэг тал руу нь хөөгөөд гарах хэмжээнд нь болгоод сайхан бэлтжинэ. За ингээд уртын тохируулаад бэлтжлээ. Одоо энэ маань эндээс гарч ирээд энэгээр орж ирээд ингээд явна. За одоо ингээд ийм үлзийхээ шиг хээ үсээд ингээд гараад ирнэ. Тэгэхээр нь хэдүүлээ энийг аваад энэ доогуур гаргаж ирлээ. Одоо энэ хуруу харагдаж байгаа энэ голоор эндээс гаргаад ирнэ. Долоовор хуруугаа баг зэрэг хөдөлгөөд эндээс татлаа. За тэгэнгүүт одоо нөгөө энэ үзүүрээ ийш нь гаргаж ирлээ. Долоовор хурууны хажуугаар гаргаж ирлээ. Энэ ийш нь одоо оруулаад тэгээ энэ голоор муу адилхан гарч ирнэ гэсэн үг. За одоо эндээс зүр нь гарч ирлээ. Энэ голоор гаргаад ирлээ гэсэн үг. За одоо энэ дээр гол маань одоо орой гол маань энэ дээр хэвээрэл байгаа гэсэн үг. За ингээд багхан чангалаа татгаар зэрэг доороосоо ингэж харагдана. За тэгээд нөгөө талаасаа. За одоо энэ гялалзаад байгаа учраас жоохон тод харагдах нь юу ч гэсэн хэлбэрийг харуулъя. Гэт за энийг бол нөгөө айхтар чангалах шаардлагагүй материал байгаа учраас ингээд нэг тал руу хөөгөөд явчихвал болохоор юм байна. За тэгээ энэ материалаар одоо мэдээж одоо гоёлын одоо жишээлбэл одоо өвлийн өвгний малгайн дээр бид нар ийм материал ашиглаад сампингийн зангидж өгч тохиолдол байдаг. Бусдаар бол одоо яг сайхан Монгол малгайн дээр бол яг өөрөөр нь түрүүний одоо үзүүлсэн шиг торог байна уу, пүүсүү байна уу, тэрийг хоргоо байна уу одоо зүсэж аваад оёод голоо хийгээд тэгээд сампингаа бэлтгэх нь илүү одоо цэвэрхэн сайхан харагдана. За энэ бол мэдээж одоо бүх малгайн дээр тохиромжтой биш ээ. Ялангуяа одоо сайхан Монгол малгайн дээр бол заавал ийм материал ашиглаад ах шаардлага. Энэ бол маш хямдхан материал. Бэлэн ингээ байж байгаа материал. Яг нь иймэрхүү материал байвал ингээд хэрэгжилж болдог. Гэхдээ тохирох юмн дээр нь л хэрэглэх хэрэгтэй. Маш хямдхан материал шүү. Энэ метр нь маш хямд. Тийм болохоор одоо сайхан Монгол малгайнд бол заавал ийм материал ашиглаад ийм сампин хадах гэдэг шаардлагагүй шүү. Зүгээр одоо иймэрхүү хэлбэртэй сампингийн маань гол маань одоо ийм бондгор буюу ийм хэлбэртэй байх тусмаа сампингийн хэлбэр зөв гардаг шүү гэдгийг харуулах гэж байгаа учраас ингэж энэ материал дээр харуулж байна. Ингээд нэг цахаасаа хөө орой чинь одоо өндөр буулгаад явна. Орой буулгаж явж байгаад бид нар буцаад ингээд яг оройны энэ хавьд ирэхээр доороос одоо татаж чангалах шаардлагатай болон тэр үед нь чангалаад явчихна. За одоо нөгөө талаа ингээд орой нь ингээд буух шаардлагагүй одоо ингээд өндөр нь болцсон гэж үзэх юм бол оройгоо татаад тахгүйгээр нөгөө үзүүрээс нь татаад багахан зэрэг чангалахад л болно. За тэгээд хүмүүс дуурайгаад яг энийгээр одоо Монгол малгайд хийгээд байгаа. Би одоо энэ дээр жишээ харуул сампингийн хэлбэр
Иймэрхүү гарнаа. За тэгээд гол маань сампингийн гол ийм хэлбэртэй байхдаа зүгээр шүү гэдгийг жишээ болгож үзүүлж байна. Тэрнээс биш одоо энэгээр ингээд хийгээрээ зангитаарэ гэсэн үг биш шүү гэдгийг та хэд маань агаараарай. Мэдээд одоо гялалзаа дөнгө мөнгөнд айтайхан харагддаг хэдий боловч энэнд бол бид нар одоо ямар нэг гол хийсэнгүү за материал төсөж ойсонгүү тийм болохоор бэлэн амарч гэлээ энэ бол одоо яг харагдах байдлын үднээсээ бол гялалзаад айтайгаа харагдах ч гэлээ нөгөө сампингаа бол гүйцэхгүй ягаад ч гүйцэхгүй шүү. Тэгэхээр яг энийг бид одоо манай жишээн дээр бол шинэ жилийн өвлийн өвгөний малгай хийхэд ашигласан байх жишээ нэ. Тиймэрхүү тохиолдолд юу юм бэ гэхээс за ингээд дээрээс нь харахад энэ дөрөв маань энэ дээр энэ дөрөв гарч ирж байна. Доотлол маань ижил тэнцүү харагдчихэвэл зөв хэлбэр олсон байна гэсэн үг.